Сайн бацгаана уу? За өнөөдрийн хичээл экологийн хүчлүүр гэсэн хичээл байх нэ. За энэхүү хичээлээр мэдээж яриг экологийн хүчлүүр гэж юу юм тийм ээ? За хүчлүүрүүдийг одоо юу гэж ангилдаг вэ? За тэрхүү хүчлүүр дотроос одоо биотаг, антропоген гэсэн гурван ангилдаг. За тэр тухай мөн түүн дотроос биотаг хүчин зүйлсийн талаар өнөөдрийн хичээлдэр дэлгэрүүлж үзэх нэ. За экологийн хүчлүүр гэж юу вэ? За мэдээж эхлээд экологи гэж юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй болно тийм ээ. Тэгэхээр бид нар экологийн шинжилгээ ухаан дээр удирдгал хичээл дээр экологи гэдэг бол oikos logos гэсэн хоёр үгнээс гаралтай гэж үзэж байсан бол за oikos logos гэдэг нь oikos гэдэг нь гэр орон байр гэсэн утгатай үг гэдэг тийм. Дэлхий дээр байгаль дээр болохоор үнийг орчин гэж хэлж болох юм аа гэд бид нар өмнөх хичээл дээр үзсэн. Тэгэхээр орчин гэдэг бол экологийн үндсэн гол ойлголт юм. Альва амьд организмын үйл ажиллагаанд нөлөөлж байдаг тэр хүрээлэн байгаа нөхцөлийг л юу гэдэг нь орчин гинэ. Тэгэхээр энэ орчныг юу бүрдүүлдэг юм бэ? Тийм ээ. Организмд үйлчилж байгаа, организмд одоо альва үйл ажиллагаа явахад нь нөлөөлж байгаа тэр орчин нөхцөлийг л тэр хүрээлэн буй нөхцөлийг л юу гэдэг нь орчин гэж нэрлэдэг байна. Тэгэхээр организм орчиндөө дасан зохицохын тулд аливаа үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр тэр дасан зохицох үйл ажиллагааг бол адаптац гэж нэрлэдэг. Организм орчиндөө зохицохыг адаптац гэнэ. Тэгвэл организмд үйлчилж байгаа орчны тусгай шинж чанар хэсгийг экологийн хүчлүүр за 2010 оноос өмнө нь ерөнхийдөө экологийн хүчин зүйл гэж ярьдаг байсан. Тэгэхээр орчинд тэр өөрчлөөд организмыг одоо хэвийн амьдрах нөхцөлийг нь өөрчилж байгаа тэр хүчин зүйлсүүдийг одоо тэр хүчин зүйлсийн шинж чанар хэсгийг нь юу гэдэг нь экологийн хүчлүүр гэж хэлдэг байсан байна. За экологийн хүчлүүрүүдийг дотор нь 3 ангилдаг. За дөрвөн дээр хэлсэнчлэн амьтан амьгүй бий хүний хүчин зүйл гэж ангилнаа. Тэгэхээр амьгүй хүчин зүйл гэдгийг юу гэж хэлэх вэ гэхээр дэлхий байгаль хүрээлэн буй орчин гэж үзэхэд одоо яг гэхээр түүнийг бүрдүүлж байгаа амьгүй хүчин зүйлсүүдийг л юу гэдэг нь биотаг хүчин зүйл гэж нэрлэдэг. Тэгээ өөрөөр бол энэ маань юу вэ гэхээр дэлхий дээр байгаль дээр амьд биесийг агуулад байгаа сав юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ сав маань өөрөө юу вэ гэхээр хөрс ус агаар тий юуныг түшиглээд байж байгаа хүрээлэн буй орчны амьгүй хүчин зүйлсүүдийг бол сав ертөнцийн хүчин зүйл гэж бас өөрөөр хэлдэг байх нэ. За тэгвэл тэр савн дотор байгаа амьд организма юу гэдэг нь вэ гэхээр шим ертөнц гэж хэлдэг. Тэгэхээр шим ертөнцийн хүчин зүйл буюу биотик хүчин зүйл гэж нэрлэдэг байна. Тэгэхээр амьд биеийн хүчин зүйл, амьд биеийн хүчлүүр тийм амьд биесүүдийг ерөнхийдөө биотик хүчин зүйл буюу шим ертөнцийн хүчин зүйл гэж нэрлэдэг. Тэгэхээр одоо жишээлбэл шим ертөнцийн хүчин зүйл дотор юу байх вэ гэхээр амьтан ургамал бичил биетэн байх нэ. За тэгвэл хүн төрлөختний хүчин зүйл. Яагаад хүнийг амьд хүчин зүйлд оруулахгүй байгаа юм бэ гэж. Тэгэхээр энэ хүн гэдэг бол юу вэ гэхээр сав ертөнц болон шим ертөнцид хоёуланд нь нөлөөлж байдаг. За нөлөөлөхдөө эерэг буюу сөрөг байдлаар байнга нөлөөлж байдаг. Ийм учраас одоо хүний хүчин зүйл буюу одоо антропогены хүчин зүйл гэж нэрлэдэг байна. За үндсэнд нь ингэж 3 ангилдаг байна. За сав ертөнцийн хүчин зүйлээ дараах байдалд байна. Тэгэхээр сав ертөнцийн хүчин зүйл буюу абиотик хүчин зүйлийг дараах байдлаар ангилж болох юм аа. Муур амьсгалын хүчин зүйл, хөрс гадаргын хүчин зүйлсүүд. За энэ хөрс гадарга дотор маань хотгор гүдгэр буюу одоо релефийн хэлбэр төрхийн хүчин зүйлсүүд, гидролог буюу одоо ус зүйн
хүчин зүйлүүд орж ийнэ гэсэн. За тэгээ уур амьсгалын хүчин зүйлд маань юу ордог вэ гэхээр нарны гэрэл, температур, чиг, за цасан бүрхүүл, агаарын даралтын хөдөлгөөн, за агаарын хий найрлага ч гэдэг юм тийм ээ. Дээр нь салхины эрчим, атмосфер, одоо цахилгаанжилт, долгион зэргээс шалтгаалж аливаа амьд биесүүд одоо тэр дасан зохицох хэлбэр нь харилцан өөр болж эхэлдэг байна. За шим ертөнцийн хүчин зүйл. Дээр дурдсанчлан ургамал, түүний бүлгэндэл, амьтан өөрөө болон бусад зүйлсүүд, мөөг болон бичил организмууд орно. Тэгэхээр биологийн шинжилгээ ухаан дээр аливаа амьд биесийг үндсэнд нь одоо 5 бүлэгт хаваагаад үзчихсэн шүү тийм ээ. Вирус, бактери, эгэл биет амьтад тийм ээ. За дээр нь ургамал амьтан, мөөг гэдэг болж. Мөөг бол юу гэдэг лээ? Ургамалд ч байдаг, амьтанд ч байдаг. За хаас айгүй тархдаг тийм ээ. Амьгүй хүчин зүйлсэж байж байдаг, бичил организмч байж байдаг. Ийм учраас мөөгийг бол тусгаалan авч үздэг гэдээ ярьж байсан шүү. Тэгэхээр энэ бүгд маань өөрөө юунд ордог вэ гэхээр шим ертөнц буюу одоо биотик хүчин зүйлд маань ордог байх нэ. За хүн төрөлхтний хүчин зүйлийг бол организмд нөлөөлж байгаа нөлөөллөөр нь шууд буюу дам нөлөөлөх гэж ангилдаг байна. Тэгэхээр би өмнөх слайдн дээр хүн төрөлхтний хүчин зүйл бол байгальд нөлөөлөхдөө эерэг буюу сөрөг байдлаар нөлөөлж байдгаа гэсэн бол үүнээс гадна бас шууд буюу дам нөлөөлж байт юм байна. Жишээлбэл өнөөдөр хүмүүс яадаг вэ гэхээр энэ байгалыг бохирдуулчих гэж юусаа ажилдаггүй. Байгалаас шимт хичээлийн бодисыг авъя гэж бол явдаг. Тийм ээ. Ингэж байхдаа одоо яг үгээр тэр байгальд шууд буюу сөргөөр шууд буюу одоо дам байдлаар нөлөөлж байдаг. За одоо агарын бохирдлыг бид нар үүсгье гэж боддгоо. Яагаад гэвэл бид зүгээр дулаацъя л гэл галаад төлдөг байхгүй. Нүрсээ төлдөг тийм. Үүний үр дүнд одоо агарын бохирдол бий болоод. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр агаарт бол дам нөлөөлж байгаа нэг илэрхийлэл гэдэг чинь. За тэгвэл шууд нөлөөлж байгаа бол бид одоо яадгийн таруу гагнадаг ч юм уу те мод ботыг огтолдог. Энэ маань бол яг нь тухайн байгалийн бүтээгдэхүүнд шууд нөлөөлж байна гэдэг чинь. Эсвэл мод тарина шүү дээ. Энэ чинь шууд нөлөөлөх. Гэтэл шууд мод тарснараа тухайн мод ургаж яана гэхээсээ илүүтэй модны цаана одоо агаарыг цэвэршүүлж яана гэдэг бас юм дам нөлөөлөл байна. Тэгэхээр хүний хүчин зүйл бол ийм шууд буюу дам байдлаар эерэг буюу сөрөг байдлаар байнга байгаль дэлхийдээ нөлөөлж яадаг байна. За ингээд экологийн хүчин зүйлийн хүчлүүрийг үндсэнд нь биотик, антропоген гэж нөлөөл 3 ангилдаг байна. За зарим эрдэмтэд орчны хүчин зүйлийг арай өөр байдлаар ангилсан байдаг. Сав ертөнцийн хүчин зүйлийг дотор нь физикийн, химийн, хөрсний гэж хувадаг байна. За физикийн хүчин зүйлийг за механик долгионы болон олон янзын физикийн үзэгдлүүдтэй хамааруулан тайлбарласан байдаг. За мөн химийн хүчин зүйл байна. Энэ нь бол орчны химийн найрлагаас хамаарна. За жишээлбэл агаар дах химийн найрлага гэдэг нь усан дах химийн найрлага. Тэгээ усны давслаг шин чанар. Тэр хүчил төрөгчийн агуулмж гэх мэтчлэн одоо химийн хүчин зүйлүүд орчинд нөлөөлж байдаг. За мөн амьд организмд нөлөөлж байдаг байна. За мөн хөрсний хүчин зүйл байна. За хөрсний хим физикийн шинж чанар тухайн амьтан ургамалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бид нар өмнөх хөрс судлал гэдэг хичээл дээр үзсэн байна. За тэгээд ерөнхийдөө бол хөрсний хим физикийн шинж чанар нь одоо уулын чулуулыг бий болгох нөхцлөөс гадна за ургамлын оршин тогтнох үндэс нь болж идэг гэж үздэг. Ургамлын үндэсний системийн онцлог нь бол энэ
хөрсний бүтэц, найрлага, чиг, ялзмагт байдал зэрэг ихээхэн хамаарч байдаг байна. За ингээд ерөнхийдөө бол байгаль дээр байгаа сав ертөнцийн хүчин зүйл маань физикийн, химийн, хөрсний шинж чанараараа нөлөөлж байдаг байна. За экологийн хүчлүүр нь дараах хэд хэдэн үндсэн чиглэлээр организмд нөлөөлж байдаг. Организмын физиологи, биохимийн процессыг зорилгооны өөрчлөлтөд дуудсан цочрогч болдог. Организмын физиологи гэдэг нь үйл ажиллагаа, биохими гэдэг нь найрлага, түүний процесс, үйл ажиллагааг явуулахад зорилгооны өөрчлөлтөнд дуудсан цочрогч болж байна. За, өвөгцсөн нөхцөлд оршин амьдрах боломжгүй байдлыг нөхцөлдүүлсэн хязгаарлагч болж байна. За, тодорхой хэсэг газар нутаг дээр тухайн амьд биес зөвхөн өөрийнх нь хэрэгцээг хангаж байх юм бол тэнд амьдарч байдаг. Гэтэл сөргөөр нөлөөлөд тухайн амьд организмд хязгаар болж тогтоож өгдөг ийм хүчин зүйлсүүд бас байдаг байна. Түүнийг бол хязгаарлагч хүчин зүйл нэрлэдэг. Жишээлбэл юу гэдэг нь загас усгүй бол амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр загсыг хуурай газар авчираа тавина гэдэг маань бол энд юм байна. Тэр хуурай газар гэдэг маань тухайн загсны дарахыг нөхцөлийг хязгаарлаж байгаа зүйл байж гэдэг. За хүмүүс монголчууд бид нар жишээлбэл 50 градус хүүтэнд бол тэсвэрлээд байна. 50-аас цаашаа болгоо ухчихдаг тийм. Энэ маань өөрөө хязгаарлагч хүчин зүйлийн бас нэг жишээ. Халуун 40 градусаас илүү халуунд бид нар амьдарч чаддгүй гэдэг чинь. Тэгэхээр энэ бол нөгөө бүс бүслүүрээс онцлогоос шалтгаалаад хүмүүсийн тархайн амьдрах температурын хязгаар байна гэдэг. Тэгэхээр ус, чиг, температур зэрэг юмнууд нь бол хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болдог байна. За организмын анатом морфологийн өөрчлөлтөд дуудсан модификатор болно гэж. Организмын анатом гэдэг маань бол нөгөө бүтэц тийм ээ. За тэгэхээр морфологи гэдэг нь гадаад хэлбэр төрх өөрчлөлтөд дуудсан модификатор болно. Нөгөө дээрх хүчин зүйлсүүдтэй холбоотойгоор тухайн организмын бүтэц дандаа өөрчлөгдөж байна. Тухайн орчиндөө дасан зохицохын тулд жишээлбэл юу вэ гэхээр загаснд нөгөө заламгаа байгаад байгаа шүү. Усан орчинд амьдрахын тулд заламгаа өссөн байна гэж. Энэ маань өөрөө бүтэц морфологийн өөрчлөлт бий болгож байгаа нэг жишээ байна. Хүмүүс бид нар хуурай газарт амьдрахын тулд уушиг үсгэсэн байдаг ч гэдэг юм тийм. Энэ байдлаараа бол организмын анатом морфологийн өөрчлөлтөд дуудсан модификатор болдог байна. За орчны бусад хүчин зүйлсийн өөрчлөлтийг илгээсэн дохио болдгоо. Бусад хүчин зүйлсийн өөрчлөлтийг илтгэсэн дохио болдог. За жишээлбэл юу вэ гэхээр цаг гуур усны орчноос шалтгаалаад тухайн амьд организм гадаад өнгө төрх нь өөрчлөгдөх ч гэдэг тийм. Тэгэхээр энэ маань өөрөө юу илэрхийлээд байна вэ гэхээр энэ цаг уур маань өөрчлөгдсөн шүү гэдгийг илэрхийлж байгаа ч гэх мэтчлээ. Дохио болдог байна. За экологийн хүчин зүйлүүд организмын амьдралын үйлчлэх байдал нь олон янз байх боловч дараах ерөнхий зүй тогтвол захирагдана. За нэгдүгээрт нь оптималын хууль. Тэгэхээр альва амьд организм бүгд яах вэ гэхээр дараах хүчин зүйлсэд захирагдж байдаг. Байгалийнхаа хүчин зүйлсэд захирагдж байдаг. Тэгэхээр оптималын хууль гэж яг хэлээд байгаа юм гэхээр тухайн хүчин зүйл организмд үйлчлэх хэмжээ хамгийн зохимжтой, хамгийн таатай үе байдаг.
Тэр үеийг юу гэдэг нь вэхээр оптимал буюу хамгийн тохиромжтой байдал гэж нэрлэдэг. Тэгэхээр хүмүүс бид нар ялангуяа Монгол хүмүүс бид нар тий хасах 10-аас одоо нэмэх 20 хооронд бол хамгийн тааламжтай амьдраад байдаг. Сайхан дулаахан өвөл боллоо гэл тий. За сайхан сэрүүхэн одоо хит халалтгүй юм 20-25 градусын халуунд бид нар сайхан байлаа гэдээ ярьдаг шүү. Тэр энэ маань өөрөө юу гэлээд байна вэ гэхээр тухайн амьд организмын үйлчлэх хамгийн тохиромжтой, хамгийн таатай амьдрахад хамгийн таатай тэр юг хэмжээг хэлээд байгаа. Тэгэхээр үүнийг юу гэдэг нь гэхээр оптималын хууль гэж нэрлэдэг. Бүх амьд организмд оптималын хууль үйлчилж байдаг. Оптималаас хоёр тийш хазаах тутам организм буюу амьд биесийн амьдралд ороотож амьдрах чадвар доод хязгаартай хүрдэг. Саяны нөгөө нэмэх 25-аас цаашаа халаад ирэхээр амьдрахад жоохон төвөгтэй тий. Хит одоо яг хүмүүс бид нарын хувьд бол халалт болоод толгой тархи өвддөг, наранд шарагддаг гэж ярьдаг ш тий. Хүүтрээд ирэхээр бас тийм таатай биш. Даардаг. Тийм ээ. Хүлдэж өвдөгч гэдэг. Тэгэхээр энэ оптималын тэр хамгийн тохиромжтой байдлаас хоёр тишээ хазах, өсөх буюу уруудах тохиолдолд бол тухайн амьд организм дороотож амьдрах чадварын доод хязгаарт хүрдэг. За тэгээд энэ оптималын хуулийн дагуу одоо энэ графикийг гаргаж харуулсан байна. За миний яриад байгаа нөгөө юмуд маань тийм ээ. Хязгаар маань энэ гэсэн үг. Оптимум хязгаар, хамгийн тохиромжтой хязгаар гэдэг. Оптимал бүсээс хоёр тишээ хазаах тусам одоо амьдрал уламд ороодох буюу энэ маань өөрөө юу болох вэ гэхээр пессимум бүс болдог. Дороотлын бүс гэж ярьдаг хэрэг. Амьдралын дороотлын бүс. За тодорхой хүчин зүйлд организмын дасан зохицох чадвар нь бүр багасаад унжуулын мөхлийн бүс болдог. Организм амьдрах чадваргүй болж байгаа энэ хязгаар мөхлийн бүс болж байна. Дээшээ буюу доошоо. За тэгэхээр яг оптималын хуулиасаар бол оптимум бүс, пессимум бүс, мөхлийн бүс гэж юм 3 бүсэд хувадаг байх нэ. За организмын дасан зохицох чадварын хэмжээг бол эквивалент гэж нэрлэдэг. Альва организм тухайн орчиндөө дасан зохицож байвал түүнийг эквивалент тухайн орчны дасан зохицох хэмжээний эквивалентээр илэрхийлэгдэг. Өөр организмууд оптимум ба экологийн валентаар ялгаатай байдаг. Организм болгонд харилцаа өөр байдаг. За энийг бол дараагийн бид нар одоо абиотик хүчин зүйлсээс шалтгаалаад аливаа амьд организмууд яаж өөрчлөгдөж байгааг бол дараагийн слайдд тайлбарлах учраас энд орхиё. За ер нь бол одоо энэ хүний болон бусад амьд биесийн тэр амьдрах таатай орчин тэр тохиромжтой үе гэдэг бол харилцаа өөр байдаг. Нөгөө хаана амьдарч байгаа, ямар бүс нутагт амьдарч байгаагаараа ялгаатай байдаг. За манай дэлхий дээр амьд биеийн амьдралд хүнд нөхцөлд олон организм оршин тогтнох боломжгүй тийм өнцөг болон байна. Амьд биеийн амьдралд хүнд нөхцөлтэй амьдрах боломжгүй. За ийм өнцөг болон байдаг гэж дэлхий дээр. Тэгээ ийм газар нутгийг бол экстремал нөхцөлтэй газар гэж нэрлэдэг. Экстремал нөхцөлтэй газар гэж нэрлэдэг. Экологийн хүчин зүйлийн их хэлбэлзэлд оршиж чадах организмыг тухайн хүчин зүйлийнх нь нэрийн өмнө every гэсэн утгыг хэрэглэдэг. Экологийн валент багтаа организмыг хүчин зүйлийн нэрийн өмнө стино гэдэг утгыг
Тэгэхээр экологийн хүчин зүйлийг хэлбэлцдэг. Агаарын температур эрс байдаг тийм. Нэг 20 градус байснаа нэг юу гэдэг 10 градус болдог ч юм. Тэгснээ 15 болоод тэгснээ 7 градус болдог юм тийм. Дээшээ доошоо ингээд маш олон одоо юунд хэлбэлзэлд орж байгаа. Энэ хүчин зүйлсийн урт талд одоо эври гэдэг нэр томьёог илэрхийлдэг байна. За тэгээд эври бат жишээлбэл гэж. Жишээлбэл эври бат. Даралтын хэлбэлзлийг даадаг амьд биесийг эври бат гэж хэлдэг. Тэгэхээр хүний даралт бол тогтмол байдаг шүү дээ. Тэ? Насан турсан хүний даралт бол одоо 90-60 гэсэн харьцаатай байна. За 70-100 гэсэн харьцаатай. Ерөнхийдөө ийм тогтонгошсон байдаг. Тухайн хүнээс шалтгаална. Гэтэл энэ нь заримдаа одоо яадаг вэ гэхээр 130-150 заримдаа бүр 60-аас доош орсон байх жишээ тийм 70-80 болдог ч юм уу тийм ийм байдлаар хувираад нэг болохоор өксөөл нэг болохоор буураад байгаа ийм даралтын хэлбэлцлийг даадаг амьд биесүүд гэж байдаг. Түүнийг эври бат гэж нэрлэдэг. Тэгээ эсвэргээрээ тэр даралтын хэлбэлцлийг даадаггүй амьд биесүүд байна. Түүнийг бол стенобат гэж нэрлэдэг. Бат гэдэг бол даралт гэсэн үг. Тэгэл одоо яг хөө эври гэдэг нь бол хэлбэлцэл ихтэй. Стено гэдэг нь хэлбэлцэл багт. За ингээд даралтад оршиж чаддаг организмыг хэлэх жишээтэй гэж. Усны давслаг шин чанартай холбоотойгоор эвригалин, стеногалин гэж бас ангилна. Давсны хэлбэлцэл ихтэй. Орчинд амьдарч тэсвэрлэж байдаг амьд организмуудыг эвригалин гэж нэрлэдэг. За тодорхой одоо давсанд оршиж чаддаг организмыг стеногалин гэж нэрлэх юм байна. За гэх мэтчлэнгээр одоо амьд биесийг бас дотор нь ингэж ангилдаг байх нэ. За тэгэхээр эври гэдэг бол ерөнхийдөө хэлбэлцэл ихтэй орчин гэж ойлгох юм шүү дээ. За энэ орчинд beyond гэдэг бол амьд биес гэсэн. Эври beyond. Амьд биесийн одоо хэлбэлцэл ихтэй орчинд амьдарч байгаа амьд биес. Эври term гэдэг бол температур. Тэгэхээр нөгөө температурын хэлбэлцэл ихтэй орчинд амьдарч байгаа амьд биес гэдэг. Гэх байдлаар ангилдаг байх нэ. За хоёрт нь организмын амьдралын янз бүрийн үйл ажиллагаанд хүчин зүйл өөр үйлчилж байдаг. Организмын амьдралын янз бүрийн үйл ажиллагаанд одоо нөгөө ус, хөрс, агаарч гэдэг юм те хүчин зүйлсүүд өөрөөр үйлчилнэ. Хүчин зүйл бүхэн организмын амьдралын янз бүрийн үйл ажиллагаанд өөрөөр нөлөөлөх бөгөөд нэг процесс тэр хүчин зүйл оптимум байснаа нөгөөд пессимум болж болно. За жишээлбэл нэмэгт 40 хэмээс 45 хэмийн халуун нь хүйтэн цустай амьтны бодисын солилцооны хурдыг ихсгэх боловч хөдөлгөөний идэвхийг бууруулж байдаг. Тэр амьтан ичээнд орохтой адил хөдөлгөөнгүй болно. За тэгэхээр одоо яг нэг одоо бодисын солилцоо нь хэдийн идэвхтэй явагддаг ч гэсэн тэгээд дулаахан орчинд одоо бодисын солилцоо идэвхтэй явагддаг ч гэсэн яг нэг хөдөлгөөнийг бас хязгаарлаж өгдөг байдаг гэсэн. Тэгэхээр альва хүчин зүйлсүүд одоо бүгд одоо ижил хэмжээгээр нөлөөлдөг биш байна. Өөр байна л гэсэн. За олон зүйл заасанд усны температур бэлгийн эсвүсгэд оптимал мөртлөө дүрс шахалтанд тохиромж муутай байдаг. Тийм учраас температурын өөр нөхцөлд дүрсээ шахахад хүргэдэг. За. Тэгэхээр одоо дүрсээ шахахын тулд одоо тухайн голоосоо нүүдлээ яваад өөр газар очиж дүрсээ шахдаг юм шүү дээ. Температурын өөр нөхцөлд очиж. Гэх мэтчлэнгээр тухайн амьд организмд одоо оптимум байснаа пессимум болдог юм үеуд өөр байдаг байх нэ.
Гуравт нь зүйлийн бодгаалууд орчны хүчин зүйлийн үйлдэлд өгөх хариу урвал өөр өөр байна. Нэг зүйлийн бодгаалуудад тэсвэрийн хязгаар, мөхлийн цэг, оптимал ба пессимум бүс яг давхцахгүй өөр өөр байж болдог. Энийн тухайн бодгаал биеийн удамшлын чанар, бэлгийн болон насны биологийн онцлогоос ихээхэн ялгагдаж байдаг. Жишээ нь термийн дэнгийн эрвээх нь урил будааны хортон болдог шавж юм аа. Түүний төөлүүрийн мөхлийн температур нь хасах 70 градус. Өндгөнд хасах 27 хэм байна. Тэгвэл хасах 10 хэм төөлүүр хөнөөх аюултай боловч тийм температурыг бие гүйцсэн шавж болон түүний өндөг ажрахгүй давдаг. Тэгэхээр одоо нөгөө төөлүүр гэдэг байгаа эрвээхээний маань үе шатууд байна шүү дээ, тийм ээ. Өндөг, авгалтай, хүүхэлдээ эрвээхээ болдгоо гэдэг ярьдаг шүү дээ. Гэтэл энэ үе шат болгонд яах нь вэ гэхээр амьдрах таатай нөхцөл байна гэсэн үг. Тэр нь энэ температураар илэрхийлж харуулдаг. Тэгэхээр төөлүүр буюу авгалтай маань одоо яах нь хасах 7 хиймэнд бол байдаг. Түүнээс цаашлаад ирэхээр яах вэ? Хасах 10 хиймэнд бол өвөртөг болно. Гэтэл хэрвээ өндөг нь байх юм бол хасах 27 хиймэнд бол тэсвэртэй байгаад. Тийм ч учраас одоо эрвээхээний одоо өндөгнүүд Монголын өвлийн цаг агаарт бол тэсвэртэй байж байдаг. За тэгээд нөгөө хасах 7 юм, хасах 5 юм болоод амьдрах таатай нөхцөл нь бүрдэнгүүд төөлүүр бий болно. Авгалтай болдог байна. За авгалтай болцсон явж байхад гинтхэн цочир хүүтрээд 10 градус болох юм бол тэр яах вэ? Өөхөх аюултай байдаг. За энэ нь ерөнхий зүй тогтлыг авч үзснээр амьдрах чадварын хязгаарыг нэмэгдүүлж байгаа зохилгооны өрмөц талыг харж болно. Түүнчлэн зүйлийн спектрийг одоо нэмэгдүүлж болох боломжтой юм аа гэж байна. Тэгэхээр ганцхан энэ төөлүүр биш бусад амьтдад одоо яах вэ гэхээр амьдралын ийм нөлөөлж байдаг хүчин зүйлсүүд байна. Амьдралын цаг хугацаанд мөчлөг болгонд нь нөлөөлж байдаг хүчин зүйлсүүд байдаг нэ. За 4. Хүчин зүйлүүдийн харилцан үйлчлэл. Организмын хүчин зүйлийн оптимал бүс тэсвэрийн хязгаар бусад хүчин зүйлийн хэмжээ хүчнээс ихээхэн хамаарна. Үүнийг хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн зүй тогтол гэж нэрлэдэг. За жишээлбэл халуун чиглэг газрыг бодвол халуун хуурайдаг газар организм хялбар давж өнгөрнө. Мөн хүн хуурай хүйтнийг тоохгүй мөртлөө чиглэг хүйтнийг тэсвэрлэдэг. Тэсвэрлэхтэй бол муу байдаг гэж. За хуурай буюу хуурай уур онцгойтой хүйтэн байгаад байвал харьцангуй гайг байдаг гэж хүмүүстэй. За тэгтэл одоо чихтэй хүйтэн байгаад байвал илүү одоо тааламжгүй байдаг. За Монгол нутагт өвлийн тэсгэм хүйтнийг малчид малгай болгохгүй ажрахгүй даван туулдаг бөгөөд их чиглэг Европт бол ийм хүйтнийг тэсвэрлэхэд бэрх болдгоо гэж. 1996-аас 97 оны өвөл Европт хасах 20 хэм хүрч хэд хоног хүүтрээд 200 шахам хүн осгож өгсөн мэдээ байдаг. Салхитай хүйтэн салхигүй хүйтнээс амархан хүлдэнэ. За мэдээж хэрэг те хүйтэн мөрөө салхилаад байвал маш их тааралдаг шүү дээ. За салхилахгүй хүйтэн байхад бол харьцангуй одоо амьдрахад боломжийн байдаг гэх мэтчлэнгээр. За урамлын гандалт услага хийхэд зогсгоос гадна температурыг бууруулахад мөн нөлөө үзүүлнэ. За хэд халуунд одоо яах вэ гэхээр услах зайлшгүй шаардлагатай байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө юу вэ гэхээр тухайн урамлын тэр
температурыг бууруулахад нь бас тусалдаг юм байна гэж. Тэгээд энэ бас муу адил эсэргээрээ нөгөө хит халуунд услаад ирэх юм бол тухайн ургамлыг хатгаа ахуулдаг гэж бас ирдэг тийм. Тэгэхээр яг тэр эд халж байгаа халуун байгаа үед нь услахгүй өглөө оройн сэрүүнд усын нөгөөд авсан усаа тэр өдрийн эд халуунд одоо биедээ шингээж одоо яах нь биесээ гадагшлуулж температурыг зөөлөж бууруулдаг ийм юутай цохилгоотой байдаг. Тавдах нь хязгаарлагч хүчин зүйлийн дүрм гэж. За хүчин зүйлийн үйлчлэл оптимумаас хазаах тусам тухайн нөхцөлд зүйл оршин тогтнох явдлыг хөндрүүлнэ. Организмд нэг хүчин зүйл оптимал байвч нөгөө хүчин зүйл мөхлийн цэгт хүрвэл амьдарч чадахгүй. Энэ нь нэг хүчин зүйлийн дутагдлыг нөгөө хүчин зүйл орлохгүй гэсэн утгатай юм аа. За энэ зүй тогтлыг хязгаарлагч хүчин зүйлийн дүрм гэж нэрлэх бөгөөд Липхийн хамгийн багын дүрм гэж нэрлэдэг. Липхийн дүрм гэж нэрлэдэг. Тэгэхээр аливаа амьд организмд шаардлагатай хүчин зүйлсүүд гэж зайлшгүй байдаг. Жишээлбэл зүгээр химийн бодисууд дээр ч гэсэн тийм хүнд бол тодорхой хэмжээний йод байх ёстой гэж ярьдаг шүү дээ. Гэтэл тэр йодын дутагдаад ирэхээр яадаг бид нар бамбай олчирхай өвчлөл үүсгэж байдаг тийм ээ. Энэ маань өөрөө юу вэ гэхээр тэр багч гэсэн хэмжээгээр тухайн бодис бие махбодод байх ёстой бол одоо түүнийг өгөх хэрэгтэй л гэсэн. Тэр зүйлсээр нь хангах зайлшгүй шаардлагатай. За тэгэхгүй бол амьдралын таатай нөхцөлийг хязгаарлаж байна гэсэн. За энэ дүрмийг бол 1840 онд Германы эрдэмтэн Ю Липх томьёолсон байна. За Ю Липх гэдэг хүн томьёолсон учраас Липхийн дүрм гэж бас нэрлсэн байдаг байна. За Липхийн ургамлын өсөлт нь түүний тэжээлд шаардагдах зарим чухал эрдэс элементүүд хөрөлцөхүйц хамгийн бага хэмжээгээр байхаас шалтгаална гэж дүгнсэн байна. За тэгэхээр одоо ургамалд одоо жишээлбэл нөгөө азот, кали, фосфор зэрэг бодисууд байх шаардлагатай гэдэг тийм. Багч гэсэн хэмжээгээр эдгээр бодисууд нь зайлшгүй байх ёстой. Жишээлбэл одоо фосфор дутагдвал одоо тухайн ургамал хэдий ч ургаад байгаа ч гэсэн үр жимсээ өгдөггүй байх жишээтэй тийм. Тэгэхээр энэ маань өөрөө юу илэрхийлээд байна вэ гэхээр энэ Липхийн хамгийн багын дүрм гэдэг юм. Зайлшгүй өгөх ёстой юм аа, өгөх л ёстой. За хязгаарлагч хүчин зүйл нь амьтан ургамлын аливаа зүйлийн газар зүйн тархац, дэлхэц нутаг хилийг тогтоож өгдөг. Хойд сэрүүн бүс рүү явах тусам дулаан дутагдaltaй болж харин дулаан бүс рүү ойртох тусам чийг дутагдaltaй болох жишээ. Тэгэхээр дулаан буюу температур хязгаарлагч хүчин зүйл болж байна. Урагшлаад одоо яах вэ? Тэр чийг усны дутагдал бас орж ирнэ гэсэн. Тэгэхээр дулаан дортой ургамлын тархацыг хил хязгаарыг тухайн газар нутгийн дулааны говьром тогтоож өгөх бөгөөд хязгаарлагч хүчин зүйлийн дүрмд хамаарах бусад хүчин зүйлүүд ч бас байдаг. Жишээлбэл инжирийн модны тоос хүртээгч нь нэг зүйлийг шар хийдэг нь бөгөөд энэ модны их орноо одоо газар дундын тэнгисийн эрэг юм аа. Түүнийг Калифорнид нутагшуулахад мөнөөг шар хийдгийг тэнд аваачихгүй бол мод үрлдэггүй байна. Тэгэхээр одоо инжирийн модыг одоо шилжүүлэн суулгалаа гэж бодоход тэр тоос хүртээгчийг л дагуулж явахгүй бол тоос хүртэх боломжгүй болчихж байна гэсэн. Энэний үр дүн тухайн ургамал маань тархаж өргөн дэлгэр ургах боломжгүй болж байна. Тэгэхээр хүчин зүйлсүүд ийм байдлаар одоо тархац дэлхэц нутгийг одоо хязгаарлаж өгдөг байна. За хязгаарлагч хүчин зүйлийн дүрмийг хөдөө аж ахуйн практикт хийх ашигладаг. Тухайлбал саримсыг 5 сарын ихээр төмсийг мөн сарын 10-даар тариалдаг бол
байцааны өрслүүрийг 6 сарын 10-аар тариалах жишээ. Энэ хоног хязгаарлагч хүчин зүйл температурыг мэдснээрээ бид нар хөдөө аж ахуйд өргөн хэрглэж ирсэн. Энэ нь уг таримлуудын ургах тохиромжтой температурыг бий болгохтой холбоотой юм. За мөн мод сөөг тарихад энэ зүй тогтлыг заавал харгалзан үзэх ёстой. Нэгэнт дэлхийн дулаар болж байхад түүнийг бас ухаалгаар ашиглах хэрэгтэй. Хязгаарлагч хүчин зүйлийн дүрмийн дагуу дулаасаг ургамлын температурын хил хязгаарыг хойшилж байгаа нь тодорхой юм. Тийм болохоор цөлийн баян бүрдийг говь руу хойш нь нүүлгэж болно гэж үзэж байна. Газар доорх ус ил гарсан газруудаар цөлийн ургамлыг үрээр болон шилжүүлэн тарьж ногоон төгөл байгуулж болох юм. Энэ нь цөлжилтийг сүрж тэнцэхээс гадна зарим газар нутгийн цөлжилтийг дагаж тэмцэх боломжийг хайх хэрэгтэй болж байна гэсэн. Говь цөлийн бүсийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохилдсон олон цөлийн ургамал байдаг. Ногоон төгөл байгуулахдаа ийм ургамлуудыг өргөн ашиглах нь амжилтанд хүргэдэг байна. За экологийн биотик хүчин зүйл түүнд бие махбодын дасан зохицол. Биотик хүчин зүйл. Биотик хүчин зүйл гэж юу вэ? Биотик хүчин зүйл гэдэг бол амьгүй хүчин зүйл. Тэгэхээр амьгүй хүчин зүйлд амьд биед хэрхэн дасан зохицдог вэ? За дээрх одоо нөгөө экологийн хүчлүүрүүдийн дотроос одоо амьгүй хүчлүүрүүд авч үзэх гэж байна гэсэн үг. За нэгдүгээрх нь нарны гэрэл. За нарны гэрэл бол экологийн шийдвэрлэх хүчин зүйлийн нэг юм аа. Тэгэхээр нарны гэрлийг ярихын тулд эхлээд нарныхаа тухай мэдэх хэрэгтэй болж байна. Тэгэхээр нар бол нарны аймгийн гариг ертөнцийн системийн төвд оршдог тэнгэрийн эрхэс юм аа. Нарны голч нь бол сая 400 мянга шахам километр байдаг. За манай дэлхийгээс 100 гаруй дахин том. Нар бол халуун бөмбөлөг. Нарны гадарга дээр 6000 хэм халуун байдаг гэж үздэг. Нарыг эргэн тойрон хид хідэн давхарга бүхий агаар мандал оршиж байдаг. Түүний доод давхаргыг бол гэрэл мандал гэж нэрлэдэг. Бөгөөд үүний зузаан нь 200-аас 300 нанометр. За бүх үзэгдэх туяа нь бол энэ давхаргаас гарч ирдэг гэж үздэг. За манай дэлхийн нарыг тойрон ирэхээс гадна тэнхилгээ эргэж идэг. За дэлхий 24 цагт нэг удаа тэнхилгээ эргэдэг. Үүнийг нэг хоног гэж үзэх бөгөөд за дэлхий 365 хоногт нэг удаа нарыг тойрон эргэж идэг. Эндээс юу үүсдэг вэ гэхээр өдөр шин улирал ээлжлэн солигдох процесс бий болдгоо гэж үздэг. За тэгэхээр эдгээр мэдээллүүдийг бол бид нар ерөнхий боловсролын сургуультай судалж мэдсэн байгаа. За тэгвэл нар бол манай дэлхийн дулааны болон гэрлийн их үсэр болдог. Нар бол манай дэлхийн дулааны болон гэрлийн их үсэр болдог. За нарны энергийг 100% гэж үзвэл 19% нь бол атмосферт шингээгдэж 34% нь окторгын удамд иргэн хойж 47% нь дэлхийн гадарга дээр шууд юм уу сарилсан цацрагаар ирдэг байна. За эндээс үзэхэд одоо яах вэ гэхээр бараг 50% нь шахуу тий нарны гэрлийн энэ их үсвэр ирдэг байна гэсэн. Тэгэхээр нарны шууд цацрагийн 1-30 нанометр долгионы урттай цахилгаан соронзон урсгал байдаг. За түүний 49-84% нь бол
урт улаан туяа гэж ярьдаг. Нарнаас улаан туяа гардаг учраас нар тийм улаан харагддаг байна. Улаан улбар шар харагддаг. За 16-аас 45% нь бол үзэгдэх туяа байна. 1-5% нь хитягаан туяа байдгаа гэж Оросын эрдэмтэн Чернова 1981 онд хэлжээ. За нарны энергийн спектр хуваарлагдах нь бол атмосферын массаас ихийг хамаарч байна. Нарны өндөр намаас болж өөрчлөгдөж байдаг. Агаар мандлын масс агаар мандалд найрлага хэр их байгаагаас шалтгаалаад энэ нарны энерги спектр харилцан адилгүйгээр дэлхий дээр тусч байдаг. За ингээ үндсэнд нь бол нарны гэрлийг, нарны туяаг үндсэнд нь 3 ангилдаг. Хитягаан туяа, улаан туяа, үзэгдэх туяа. Тэгэхээр хитягаан туяанаас зөвхөн одоо 1-5% нь дэлхий дээр тусч байдаг гэж ярьсан шүү дээ. За тэгэхээр энэ туяа маань бол зөвхөн арай урт долгионы урттай буюу 290-с 300 нанометр урттайгаар тусч идэг дэлхийн гадар дээр. Харин долгионы урт нь богино амьд биед үхлийн аюултай хэсэг нь 20-с 25 км-ийн өндөрт азоны бүрхүүлд шингээгдэж байдаг байна. За нөгөө агаар мандал маань одоо хитягаан туяа шүүдэг одоо давхарга байдаг. Тэрний юу байх вэ? Энэ азоны давхарга гэж ярьдаг шүү дээ. Азоны давхарга юм аа. За тэр азоны давхарга маань агаар мандалд 20-с 25 км туршиж идэг 5 км-ийн зузаантай юм давхарга байна. Тэр нь яг гэхээр тэр долгионыг маань хитягаан туяаг маань шингээж байдаг байна. За үүний тусламжтайгаар одоо бага хэмжээгээр хитягаан туяа дэлхий дээр буух бөгөөд за амьд биедэд одоо чухал химийн элементийн нэг болдог байна. За их хэмжээгээр тусах юм бол мэдээж эерэг одоо амьд биесийг устгах, мөхөлд хүргэх аюултай. Тэгээ ийм бол одоо химийн өндөр идэвхтэй туяа нь 250-аас 300 нанометрийн урттай хитягаан туяатай хэсэг нь бактери хөнөөх чадвартай амьтны арьсан дээр витамин D үүсгэх ийм боломжтой туяа дэлхий дээр тусдаг байна. Харин 200-аас 400 нанометрийн долгионы урттай одоо хитягаан туяа тусах юм бол хүний арьсыг шарж түлж байдаг. За энэ нь бол арьсыг хамгаалах уруулна. Одоо арьсаа хамгаалж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр хитягаан туяа их урт долгионы урттайгаар одоо тусах юм бол шарж түлэх аюултай улмаар арьсны хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байдаг. За тийм учраас одоо энэ хит их долгионы урттай тусж байгаа туяа жишээлбэл юу гэхээр дэлхий дээр одоо ялангуяа манай Монгол улсад бол 1:30-аас 3 цагийн хооронд 2 цагийн үед хит халалт болж байна гэж ярьдаг шүү дээ. За энд бол хитягаан туяа орж ирдэг байна. За үүнийг нь мэдэхгүй биеэ наранд хамаагүй шарах юм бол арьс хуурах үзэгдэл болохоос гадна одоо тэр арьсны төлөгдөлд арьсны хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. За бага хэмжээний туяа буюу одоо туяа аливаа амьд биетэд нөлөөлөх тэр цаг хугацаа бол 10-аас 11:30 хооронд одоо хүүхдээ наранд салхинд гаргаа гэж ярьдаг. Энэ маань өөрөө юу гэж хэлэх гэхээр тэр бактерийг устгаж байдаг эсрэгээрээ одоо D витаминыг үүсгэдэгээрээ онцлог юм хэрэгтэй туяа юм байна. Тэгэхээр аюултайч байна, бас хэрэгтэй ч байдаг байна. За 700 нанометрээс урт долгионтой туяа бий болдог. Тэр нь бол одоо улаан туяа юм аа. Инфра улаан туяа. За энэ нөгөө нарнаас гарч ирж байгаа нэлээд урт туяа 750 нанометрээс урттай.
30 нанометр хүртэл 30 мянган нанометр хүртэл байна гэсэн шүү дээ. Тэр хүртэл одоо яах вэ гэхээр улаан туяа байдаг юм байна. За энэ улаан туяаны тусламжтайгаар бол ерөнхийдөө дэлхий дээр температурын өөрчлөлтүүдийг бий болгож идэг, дулааныг үүсгэдэг, энерги их үүсгэх гэж үздэг. Дулаан үүсдэг байх нэ. За тэгэхээр энэ улаан туяагүй болвол яах нь бид нарт улаацахгүй биш, дэлхий дээр дулаан байхгүй болчихно гэсэн. За дараагийнх нь болохоор тэр одоо нөгөө 300-аас хит ягаан туяаны төгсгөлөөс гэсэн үг. 300-аас 800 нанометрийн долгионы урттай туяа үзэгддэг. За энэ туяаг бол одоо үзэгдэх туяа гэж нэрлэдэг. Энергийн 50% гаргадаг. Үзэгдэх туяа нь бол одоо хүний нүд мэдэрдэг гэж. Үзэгдэх туяаг одоо хүний нүд мэдэрнэ. Үүний тусламжтайгаар бол бид нар солонгын 7 өнгийг үздэг гэж үздэг. За ийм долгионы урттай туяаны зайд одоо фотосинтез гэрэл нийлэгдэх процесс явагдаж байдаг. За ерөнхийдөө бол фотосинтез явагдахад 380-аас 710 нанометр урттай долгион бий болсны үр дүнд фотосинтез явагддаг байна. За физиологийн цацрагийг долгионы уртаар нь хэд хэдэн бүс болгож байдаг. Одоо ялангуяа тэр үзэгдэх туяагаа те долгионых нь уртаар ангилж байна. Тэр солонгын 7 үзээд байна гэсэн. Хит ягаа 400 нанометрээс бага гэж. Тэгэхээр нөгөө хит ягаан туяаг бид нар яадаг 400 нанометрээс достогш 280-аас дээш те хит ягаан туяа байдгаа гэж сая ярьсан бол тэр туяа ягаан өнгөтэй байх жишээ. За хөх цэнхэр өнгө 400-аас 500 нанометр, шар ногоо 500-аас 600 нанометр, улбар шар нь 600-аас 700 нанометр, улаан нь 700-аас дээш гэж үздэг. Тэгэхээр эдгээр өнгөөс бид нар яадаг вэ гэхээр солонгын 7 өнгөө ялгаж үздэг болж байна гэсэн. За үнэндээ бол одоо улаан, улбар шар, ногоо, хөх, цэнхэр, ягаан гэсэн энэ дараалтайгаар солонгын 7 өнгөө үүсдэг байна. Тэгэхээр хамгийн түрүүлээ тэр улаан улбар шар наргаас тусч байгаа тэр улаан туяа байна шүү дээ. Тэгээ улбар шар ногоо. За мэдээж эрэг шар маань одоо хөхтөг нэлээд ногоон туяагаа харуулдаг байна шүү дээ. Хөх цэнхэр ягаан болдог байна. За альва амьтан ургамлыг гэрэл тарьцах байдлаар нь одоо экологийн хэд хэдэн бүлэгт хувадаг. За тэгвэл одоо энэ ургамлыг гэрэл тарьцах байдлаар нь хэрхэн ангилдаг вэ гэж. Тэгэхээр энд бол одоо гэрэлсэг ургамал гэж байна. Сүүдэрсэг ургамал, сүүдэр тэсвэртэй ургамал гэж 3 ангилдаг байна. Гэрэл тарьцах байдлаар. За гэрэлсэг ургамлыг бол гелиофит гэж нэрлэдэг. Байнгын гэрэлтэй ил газар ургадаг, газрын дээр байдаг тийм ийм ургамлууд орно гэж. Энэ бол гэрэлсэг ургамал. За сүүдэрсэг ургамал стеопит гэж. Ой модон дотор ургадаг ургамал бөгөөд агуу, гүн, усны гүнд ургадаг ургамлууд орж байна. Ой модон дотор, агуу дотор, усны гүнд ургадаг ургамлыг сүүдэрсэг ургамал, сүүдэр дуртай ургамал гэсэн. Стеопит гэж нэрлэдэг. За сүүдэр тэсвэртэй гэдэг нь их хэмжээний сүүдрийг тэсвэрлэдэг тэгсэн мөртлөө гэрэл сайн ургадаг ургамлуудыг хэлнэ. Тодорхой хугацаанд одоо сүүдэр гарахад түүнийг тэсвэрлэн өнгөрөх чадвартай. За тэгээд наран тавьчихад бол маш сайн ургаж идэг юм ургамлуудыг бол сүүдэр тэсвэртэй ургамал гэдэг байна. За амьтны амьдралд гэрэл ургамалтай адил биш боловч бас багагүй ач холбогдолтой. Амьтан хүрээлэн байгаа орчинд баримжаагаа олох, юмыг олж харах нөхцөлийг гэрэл тусалдаг. За амьтан гэх юм байхгүй хүмүүс бид нар ч гэсэн энэ гэрлийн тусламжтайгаар одоо хол ойр, наан цаан олон янзын өнгийг ажиллаж харж байгаа тийм. Тэгэхээр үүнээс бол одоо хүрээлэн буй орчинд баримжаа олох нөхцөлийг бүрдүүлж идэг байна.
За амьтдын өнгө ялгах чадвар нь харилцан адилхан байдаг. За хүмүүс бид нар одоо солонгын 7 өнгийг ялгадаг бол амьтад одоо янз бүрээр ялгадаг байна. Гэрлийн ямар долгионы урттай нөхцөлд амьдрах байдлаас шалтгаалan одоо өнгийг янз бүрээр хардаг. Хүн бол өнгийг сайн ялгаж харах буюу солонгын 7 өнгийг харна. Гэтэл шөнийн голцоо амьдралтай муур, нохой, орог зусаг зэрэг амьтад өнгө ялгахгүй. Юмыг зөвхөн хар цагаанаар хардаг. Нүүдлийн шууд алс холын нүүдэлд нүхтэй нар сар одоор баримжаалан нисэх нүх ийм таамаглал байдаг. За далайн яроолын харанхуйд оршиж буй амьтад өөрөөсөө гэрэл гаргадаг эрхтний тогтолцоотой бас болсон байна. Биолюминесценц гэрэлтэлт гэж юм байдаг. Тэр нь бол өөрөөсөө гэрэл гаргахыг хэлж байгаа. За нарийн бүтэцтэй люциферин гэдэг бодис люцифераза ферментийн нөлөөтэйгээр задарч гэрлийг гаргаж байдаг. Тэгэхээр тухайн бие махбод өөрөөсөө гэрэл гаргах бас энэ зохицолгоо бий болсон байх. Бөгөөд энэ нь одоо ферментийн тусламжтай бий болсон байдаг байна. Манай оронд ойт хэрийн бүсэд голдуу тархсан нэгэн зүйлийн гэрэлт цох байдаг. Ойт хэрийн бүсэд байдаг. Тэгэхээр бид нөгөө кино дээр одоо сүүлийн үед Солонгос кино энэ төр их гардаг байсан шүү дээ. Гэрэл цохыг найзтай авч үзүүлээд тийм. Тэгэхээр Монгол оронд бас юм гэрэл цох байдгаа гэж. Тэр нь хаана байдаг вэ гэхээр ойт хэрийн бүсэд голцоо тархсан байдаг. За тэгээ энэ нь бол одоо нэгэн зүйлийн гэрэл цохын эм нь өөрөөсөө гэрлийг гаргадаг байна. Эм цох оодон далавчтай буюу богино далавчтай учраас хэвлийн ил харагдчихдаг. За хэвлийн төгсгөлийн сегмент нь шүн ингэж гэрэлтснээр эр цохоо дуудаж өөртөө татах үзэгдэл бий болгочдөг. Нэг ясандаа үржлийн үедээ одоо эр цохоо талан дуудах нөхцөлийг бол энэ хэвлийн гэрэлтэлт ихийг харуулдаг байна гэж. Үүнийг юу гэдэг нөхөр фототаксис үзэгдэл гэж нэрлэж байна. За амьтны амьдралд хоногийн гэрэлтэй ба харанхуй үе ээлжлэхээс шалтгаалж одоо үйл ажиллагаанууд нь түүнийгээ дагаа өөрчлөгдөж байдаг. Тэр үүнийг бол фотопириодизмын үзэгдэл гэж нэрлэдэг. Фотопириодизм үзэгдэл. Тэгэхээр хүмүүс бид нар ч гэсэн хоногийн гэрэлтэй ба харанхуй үеийг ээлжилж байдаг шүү дээ, тийм ээ. За харанхуй үед нь бол ихэвчлэн унтж байдаг. Гэрэлтэй үед нь ажил хөдөлмөр байдаг. За үүнтэй адилхан зарим амьд биесүүд гэрэлтэй үед нь унтаад харанхуй үед нь яах юм? Амьдралын үйл ажиллагаагаа явуулж байдаг ийм амьд биесүүд байна гэж. За мэдээж энэ фотопириодизмын үзэгдэл бол амьтны амьдралд чухал нөлөө үзүүлнэ. За шөнийн идэвхтэй амьтад бол одоо яах вэ? Харанхуй болоход л идэж тэжээлэнтэй гарна шүү дээ, тийм ээ. За фотопириодизмын үзэгдлийг дотор нь богино өдрийн, урт өдрийн гэж бас ангилдаг. За мэдээж бид нар бол одоо урт өдрийн хүмүүс амьд бисээ гэж болгож байна. За бид нар ч одоо үйл ажиллагаа явуулж байгаа идэвхтэй байгаа цагийг маш урт өнгөрүүлж ирдэг шүү дээ. Тийм ээ. Тэгээд одоо яадаг шөнө нь бол 7-8 цаг. Тэгээ бусад цагт нь бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр бид нар бол урт өдрийн идэвхтэй амьтад байна гэж. Тэгвэл богино өдрийн гэж байна. Богино өдрийн гэдэг нь одоо шөнө их урт өвлийн улирлууд тийм өдөр нь богинохон болдог шүү. Тэгэхээр шөндөө одоо идэвхтэй байдаг. Өдрийн цагаар унтчихдаг юм. Богино өдөрт одоо үйл ажиллагаагаа явуулж байх нэ. За гэрэлтэй өдрийн урт нь жилийн 4 улирлаас гадна орон нутгийн газар зүйн байрлалаас ихээхэн шалтгаална.
Өргөн дэлгэр ариалтай зүйлийн хойд нутгийн бодгалууд өмнө зүгийнхээс гэрлийн үечлэл нь ялгаатай байдаг. За фотографизмыг ашиглан аж ахуйн практикт хэрэглэж болдог. За жишээлбэл одоо тэр гэрэлтэй өдрийг олон болгох гэрэлтэй үеийг одоо урт болгох ч гэдэг юм. Ийм байдлаар фотографизмын үйл ажиллагааг одоо яг гэхээр ахуйн амьдралдаа хэрэгэлдэг байна. За ялангуяа энийг бол одоо шувууны аж ахуйд их хэрэгэлдэг. Шууд хижээдэг байранд зохиомл гэрлийг тодорхой хугацаагаар унтрааж асаах байдлаар 1 хоногийн дотор хэдэн өдөр шөнийг ээлжлүүлж бий болгож болдог. Ингэснээр дахианы өндөрлөлтийг олшруулж гэрлийн эрчим хүчийг хэмнэж болдог энэ даваа талтай. Яг дахианы өндийг олон аваад байдгийн даваа тал нь энэ байна шүү. Тэр амьдралынх нь хэмнэл фотографизмыг нь өөрчлөөд өгчдөг. Өдөрт 2-3 одоо өдөр өнгөрж байгаа юм шиг сэтгэлгээ төрүүлж тохиомл гэрлээ утсан юм шиг. Ингэснээр одоо яг өндөрлөлт нь ойртдог ч. За ийм байдлаар ашигладаг байх нэ. За хоёр дахь хүчин зүйл бол температур юм аа гэж. За экологийн хүчин зүйл юм. Амьд биеийн дэлхий дээр оршин тогтнох, хөгжих, тархах нөхцөлийг тодорхойлдог нэг хүчин зүйл нь температур юм аа. Дэлхий дээр оршин тогтнох, хөгжих, тархан дэлгэрэх нөхцөлийг температур бий болгодог гэж тийм үү? За экватороос хойд буюу урд туйл руу холдох тусам температурын хоногийн ба улирлын хэлбэлзэл ихсдэг. Харин халуун бүсэд температурын горим жилийн турш бараг тогтмол шахуу байдаг. Үүнээс шалтгаалаад амьд организмын тархалтын эрчим харилцан өөр байна гэсэн. За дэлхий дээр амьдралын температурын хэлбэлзэл хэмийг харуулсан байна. Жишээлбэл хуурай газар бол хамгийн дээд тал нь бол нэмэх 55 градус. Хамгийн доод нь хасах 70 градус хүрдэг гинэ. Тэгэхээр энэ бол юу гэхээр нийтдээ бол 125 градусын хэлбэлзэлд одоо яах вэ гэхээр альва амьд биесүүд тархан амьдарч байна гэсэн. За тэгвэл далай тэнгисийн хувьд бол 35.6 градусын дулаанд хасах 3.3 градусын хүйтэнд байх бөгөөд 38.9 градус байна гэж. За цэнгэг усанд бол одоо 93 градусын халуун ус байх нь. За тэг градус багтаа тийм минимум нь тэг градус. Ингээ 93 градусын хэлбэлзэл аливаа амьд биесүүд тархан амьдарч байна. За уурагт бие 50-60 хэмд бүлэгнэж фермент задардаг боловч өндөр температурт амьдрах чадвартай амьтад цөөнгүй тохиолддог. Зарим замаг Америкийн 70-82 хэмийн халуун аршаанд 52 хэмд мөрөг шүд загас зэрэг оршиж байдаг. За зарим замагууд бол Камчатдаг, Америкт тийм ийм халуун аршаанд бол амьдраад байдаг. Гэтэл зарим одоо загас нь бол 52 хэмийн халуун байдаг. За мөрөг шүд загасыг бол Ципронодон макулатус гэж нэрлэдэг. За зарим ургамал хүйтнийг сайн даадаг. Сахай улсын нутагт модлог сөглөг ургамал хасах 68-аас хасах 70 хэмийн хооронд хөлдөх боловч ургах чадвараа алдаагүй байждаг. Амьдараа байждаг. Тодорхой хэмжээнд хөлддөг. Гэхдээ ургах чадвараа алдаг. За мөн одоо ургамлын ургах хугацаа, үрийн ургах хугацаа, гэрэл нийлэгжилд явагдах хугацаа, үрлэх, өсөх, температурын хэмжээ харилцаа өөр байдаг. За эндээс үзэхэд ургамлын үрийн соёолох температурын хэмжээ харилцаа өөр байхыг харуулж байна. За хамгийн тохиромжтой буюу одоо оптимум градусыг энд харуулсан байна. Жишээлбэл хар будаа
25-аас 31 хэм хамгийн тохиромжтой байна гэж тийм. За хамгийн багадаа бол одоо 0-аас 5 градуст багадаа амьдарч байна. Хамгийн их нь бол 37-аас 44 градуст. Одоо дасан зохицохын тулд амьдарч байна. За эндээс 0 градусаас цаашаа хүүтрийг хасах болоод ирэх юм бол. За 45 градус болоод нэмэх ихсээд ирэх юм бол мөхнө гэсэн үг. Тэгэхээр энэ хамгийн тохиромжтой хэм хэмжээ одоо ялангуяа температурын хэмийг мэдснээрээ тухайн ургамлыг тарьж ургуулах боломжоо мэдж авдаг гэсэн. Энийг мэдснээрээ бид нар одоо газар тариаландаа их ашиглаж байна. За өргөс тэмхийг жишээлбэл юу гэж байна? Агарын температур 15-аас 18 градус болсон тохиолдолд яг тарьж болох нэ. За маш сайн ургацтай тогтмол байлгая гэвэл 31-ээс 37 градусын халуунд бол байлгаад боломжтой. 40-оос 50 градус хүрэхэд одоо дороотч эхэлдэг. Амьдрах таатай нөхцөл оролцдог. 50 градусаас ихсгээд өвхнэ гэсэн энэ одоо температурын хэмжээг одоо мэдснээрээ бид нар ахуй амьдралдаа хэрэгжилж тухайн ургамлыг ургуулдаг байх нэ. За тэгээ багшийнхаа лекцэн дээр гарч байгаа слайдуудыг ялангуяа энэ хүснэгт графуудыг маш сайн зурж тайлбарладаг болно шүү. За дээрх зүйлсийг амьдралын хэмнэлийг мэдснээр ургамлын ургах нөхцөл бий болсон үед нь тариалах ажлыг зохион байгуулдаг. Организмын амьдрах дээд доод хязгаар температурыг одоо организмын хөгжлийн босго гэж нэрлэдэг. Үүнийг мэдснээр тухайн ургамал амьдрах таатай нөхцөл нь бүрдэж идэг тухайн ургамлыг тарьж идэг байх нэ. Амьдрах хөгжлийн босгыг мэдснээр ургамлыг ургуулах нөхцөлөө бодож байна гэсэн үг. Тухайн организм энэ хөгжлийн босго температураас доош дулаанд хөгжихгүй. Организмын хөгжлийн температурын босго дээж тэгтээ дээд хязгаарын дотор орших температурыг ашигтай температур гэж нэрлэнэ. Организмын хөгжил зайлшгүй шаардлагатай температурын хэмжээ ашигтай температурын нийлбэрээр тодорхойлогддог. Хөгжлийн босго температурыг мэдэх юм бол ашигтай температурыг хялбархан олж болно. За ашигтай температурын нийлбэрийг дараах томьёогоор бодож байна. X тэнцүү T-гээс асах нь S үржих нь T гэдэг. За T гэдэг бол том T бол орчны температур байна. За жижиг T нь бол хөгжлийн босгоос давсан температуртай өдрийн цагийн тоо байна. Өдөр буюу цагийн тоо байна. Хөгжлийн босго температур хэдээс хэдэн градусын хооронд одоо амьдарч байна вэ? Дээд доод хязгаар, тийм ээ. За үүнийг бичээд орчны температураас хөгжлийн босго температураа хасаад хөгжлийн босгоос давсан температуртай өдрийнхөө тоогоор үржүүлэхэд одоо яах вэ? Ашигтай температурын нийлбэр гарч ирдэг байх нэ. За энэ томьёогоо бичээд чэйжлэн оронд нь өөрсдийнхээ амьдралын ашигтай температурын нийлбэрийг тогтоогоорой. За хүүтэнд харьцах байдлаар мөн л адилхан одоо ургамал амьтдыг ангилж байдаг. За ургамлыг одоо хүүтэнд харьцах байдлаар нь үндсэнд нь 3 ангилж байна. Хүүтэн тэсвэртэй, тэсгэм хүүтэн тэсвэргүй, тэсгэм хүүтэнд тэсвэртэй ургамал гэж ангилдаг. За ус хөлгөөс арай дээш температурт гэмтэх буюу мөхдөг ургамлыг хүүтэнд тэсвэртэй ургамал гэнэ. Энэ бүлэгт халуун орны борооны ой буюу дулаан тэнгисийн замаг зарим мөөг орно. За тэсгэм хүүтэн тэсвэргүй. Хасах температурыг төвчих боловч эс нь мөсдөх үед одоо мөхдөг ийм ургамлууд орно. Хүүтэн цаг болмогц эсийн шүүсэн дэх болон цитоплазмын осмосын эдвэгт байдас концентрац нь ихсэж хөлдөх цэгийг хасах таван хэмээс
хасах 7 хэмийн хооронд бууруулдаг. Дулаан бүсийн мөнх ногоон ургамлууд үүнд орох бөгөөд вегетацийн үедээ одоо ургалтын үедээ гэсэн үг тийм мав жиш ургамал тэсгэм хүйтэн тэсвэргүй байдаг. За хүйтэн өвөлтэй улирлын үзэгдэл нутгийн ургамал багтана. Тэсгэм хүйтэнд мод сөөгний газар дээрх хэсэг хөлдөх боловч амьдрах чадвараа хадгалж үлдэж байгаа. Ийм ургамлыг тэсгэм хүйтэн тэсвэртэй ургамал гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ хүйтэн өвөлтэй ургамал гэдэг улиралтай нутаг гэхээр одоо Монгол орн болж байгаа тийм. Тэгээ Монгол орны ургамлууд бол одоо энэ хүйтэн өвөлийг тэсвэрлэн гарч чаддаг ийм ургамлууд байна нэ. За халуун тэсвэртэй ургамлын өндөр температурт асан зохицох байдлаар бас 3 ангилдаг. Халуун тэсвэргүй, халуун тэсвэртэй прокрит ургамлууд гэж ангилна. За халуун тэсвэргүй ургамал гэдэг нь болохоор нэмэх 30 хэмээс нэмэх 40 гэмтдэг ургамлууд орох бөгөөд за эукрит одоо жинхэнэ бөмб замгууд за усны цэнгэг ургамлууд чигсүү газар ургадаг ургамлууд маань бол халуун тэсвэргүй ургамлууд ордог. За халуун тэсвэртэй эукритуудад болохоор хуурай амьсгалтай хээр, цөл, говь, савааны ургамлууд багтана. Нэмэх 50 хэмээс нэмэх 60 хэмийн халуунд хагас цаг хүртэл тэсвэрлэдэг ургамлыг халуунд тэсвэртэй эукритууд гэж нэрлэдэг. За халуун тэсвэртэй прокритууд гэж байна. За дулаан дуртай бактери хөх ногоон замг орох бөгөөд нэмэх 85 градус, нэмэх 90 градусын халуун аршаанд байдаг зарим бактери замгууд ордог. За үүнээс гадна одоо пирофит хэмээх экологийн бүлэгт ургамлуудын одоо тэсвэрлэх чадвартай ургамлууд байдаг. За энэ нь бол одоо гал тэсвэртэй ургамлыг пирофит гэж нэрлэдэг. Байнга төмөр гарч байдаг одоо савааны мод зузаан холтосоогоос гадна гал тэсвэртэй бодисыг өөртөө агуулсан байдаг. За дотоод эдийг одоо найдвартай хамгаалах зорилгоор энэ гал тэсвэртэй бодисыг өөртөө агуулсан ийм мод байдаг байна. За мөн одоо ургамлыг температуртай харьцах байдлаар нь дээрх байдлаар ангилдаг бол амьтдыг яаж ангилдаг юм бэ? Амьтад бол одоо температурын байдлыг дасан зохицох хэлбэрээр 3 янзаар ангилагддаг. Химийн дулаан зохицуулалттай, физикийн дулаан зохицуулалттай, зан арын шингийн дулаан зохицуулалттай гэж ангилагддаг. За бодисын солилцооныхаа эрчмийг өөрчилж, биеийн дулаанаа зохицуулж байдаг ийм амьд биесүүд одоо энэ химийн дулаан зохицуулалтад ордог байна. За химийн дулаан зохицуулалт нь бол ферментүүдийн үйл ажиллагаа онцгой ач холбогдолтой. Амьд биед явагдаж байгаа химийн хувирлыг түргсгэх органик катализаторыг бол фермент гэж нэрлэдэг. Химийн хувирлыг түргсгдэг органик катализатор фермент гэнэ. Өөх тос, уураг, нүүрс ус зэрэг шин бодисын задарлыг харилцан адилгүй хэмжээгээр дулаан ялгарна. Нүүрс ус зэрэг шин бодисын задарлаар харилцан адилгүй хэмжээний дулаан ялгарч байдаг. За бүх амьд биед байдаг катализа фермент болон амьд биеийн үйл ажиллагаагаар үүсч байдаг хорт байдас устөрөгчийн хит эслийг ус хүчил төрөгч болгон задлж байдаг. За ийм байдлаар одоо химийн дулаан зохицуулалт явагддаг байна. Физикийн дулаан зохицуулалт. Дулаан алдах ба барихад зохицсон тухайн амьд биес өдөн бүрхүүл өөхөн давхаргыг бий болгочдөг. За энэ нь одоо хүйтэнд биеийн дулаанаа алдахгүй байх зохицолгоо байдаг.
Жишээлбэл хойд мөсөн далайн эргээр амьдардаг цагаан баага арьсан доороо 10 см гаруй зузаан хөвгтэй. Энэ нь дулаанаа алдахгүй байх зорилготой. За далай тэнгисийн хавтгай шиертэн хойд мөсөн далай зэрэг орчмыг хэдэн зуугаараа сөргөлөн хэвтсэн газрынхын мөс хайлдаггүй байна. Учир нь юу вэ гэхээр өөхөн бүрхүүлэн дулаанаа гадагш алдахгүй тусгаарлаж байгааг илэрхийлж байна. Харин Монгол хонь сүүлэндээ тэмээ бүхэндөө зарим алаг даахаа сүүлнийхээ угад өөхийг хоригдлуулсан байна. Энэ маань өөрөө юу вэ гэхээр дулаанаа алдахгүй зохицуулах дотоод дулаанаа хадгалахад зориулагдсан байдаг. Тэгвэл өвхөр цасан дээр хэвтээд босоход нь цас хайлсан байна. Тэгэхээр энэ маань өөрөө юу вэ гэхээр дулаанаа гадагшлуулж байгаа бас нэг илэрхийлэл. За зам байдлын дулаан зохицуулалт. За Монголын говь цөлд өчүүхэн хонин хүрвэл их халуун өдөр газраас бага боловч дээш зайд гарсан чулуу модон дээр гарч зогсоод хөлөө өргөж байдаг. Энэ маань өөрөө яах вэ гэхээр дулаанаа зохицуулж байгаа зам байдлын илэрхийлэл юм байна. Мөн зүүнний халуунд хонин сүрэг хоргон зогсож толгоогоо доош нь оруулан бөөгнөрдөг. Зам байдлын дулаанаа зохицуулж байгаа хэрэг нь энэ юм аа. Тэгэхээр толгоогоо л сүүдэрт хийгээл доош нь болгоод байвал халахгүй гэдэг юм зохицуулт хийж байна. Энэ зангаар нь илэрдэг, зан гарын шингаар нь илэрдэг байна. За халуунд хандралтан зогсох тэмээ сүргийн наран эвэр талынх нь хэсэг хугацааны дараа бөөгнөрлийн дунд шурган орж ил гарсан нарны шаралтаас бусдыгаа хамгаалж өгдөг. Тэгэхээр тэмээ сүрэг бол яах вэ гэхээр ганц нэг нь ил гараа зогсох нь шүү. Тэгээ түүнийхэн доогуур наагур цаагуур нь сүүдэрт нь бусад тэмээнүүд нь байж шин. За тэгээ халаад ирэхээр буцаад яах вэ? Тухайн сүргийнхээ гол руу одоо толгоогоо игээд шигдээ зогсож идэг. Тэгээ захт нь гарсан одоо яах вэ? Ээлжээрээ тэгж сүүдрийг бий болгож өгч зогсож идэг. Энэ бол зам байдлын илэрхийлэл байх нэ. За 3 дахь гол хүчин зүйл бол абиотик хүчин зүйлийн 3 дахь гол хүчин зүйл бол чийг буюу ус юм аа. За чийг бол экологийн чухал хүчин зүйлийн нэг юм аа. Амьдралын их усврыг ус бий болгож идэг. Манай дэлхийн бусад бүх гариг ертөнцөөс илүү их устай гэж үздэг. За дэлхийн далайн ус бол 1338 сая км³ бөгөөд за 96.5% нь бол ус эзэлж байна гэж. Далайн ус. Үлдсэн хувийг нь бол туйлын ус, газрын доорх ус, гол мөрний ус, нуур цөөрмийн ус эзэлж. Өгөөд энэ нь хуурай газрын ус эзэлж байна. За хуурай газрын организм экологийн нэг чухал хүчин зүйл бол ус юм аа гэж үздэг. Ус бие эрхтний бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд усны ачаар бодисын солилцоо явагддаг. Усанд туссан бодис осмосын даралтыг нөхцөлдүүлэх бөгөөд урмал амьтны биед усны эзлэх хувь их өндөр байдаг. Тэгэхээр альва амьд биесэд одоо агуулгадах усны хэмжээ харилцан адилгүй байна гэсэн. Энэ үснэгтээс үзэхэд бол одоо ургамал амьтны одоо бие дагуулж байгаа усны хэмжээ харуулж байна. Мэдээж хэрэг хаана амьдарч байгаагаас шалтгаалаад усны хэмжээ биеийн жингийн хуваар илэрхийлэгдэж байна. Замаг гэдэрхээр замаг бол усанд байдаг ш тийм ээ. Бүхэл биеэр усанд байдаг учраас 96-аас 98% нь ус эзэлж байна гэж. Замгийн биений 96-аас 98% нь ус эзэлж. Тэгвэл модны навч 79-аас 82. Модны иш нь болохоор
40-с 55% л устай байна гэх мэтчлэн. За луун 91% нь ус, төмөс 80% нь ус гэх мэтчлэн байна. За хөвөн биетэн бас усанд амьдардаг. Тэгэхээр энэний 84% нь ус байна. Нэлцгай биетэн усанд амьдардаг. Одоо бидний мэддгээр эмгэн хумс гэж яриад тий. Хавч 8 авч. Зэрэг нь бол 80-аас 92%-ийг ус эзэлдэг. Тэгвэл шавж ихэвчлэн одоо хуурай газартай байх бөгөөд хөрсөнд ихэвчлэн байдаг. Тэгэхээр 46-аас 92% нь устай. Хаана амьдарч байгаагаас шалтгаална. Усанд амьдарч байгаа шавж байх юм бол 92% байх нь шүү дээ, тийм ээ. За тэр хөрсөнд байхаараа 46% байх чинь. Хөхтэй амьтан 83-аас 86% сүгөр байж гшсэн тийм. За хоёр нутагтан нэг усанд гараад нэг хуурай газартай байдаг. Ийм амьтад. За биеийнх нь 93% хүртэл ус эзэлнэ гэж тогтоосон байна. За тэгээд усжийг нь харьцах байдлаар нь ургамлыг дараах экологийн бүлгүүдэд хуваажээ. Усны ургамал, газар усны ургамал, ихээхэн чиглэлийн нөхцөлд байдаг хуурай газрын ургамал. За ерөнхийдөө бол 5 ангилсан байна. За уучлаарай. За гидатофит буюу усны ургамал. Бараг бүхлээрээ усанд ургадаг ургамлыг хэлнэ. Тэдгээрийн дотор усан тахал, усны алдсан цэцэг зэрэг хуурай газрын амьдралаас усны амьдралд хожим шилжсэн ургамлууд бас ордог бөгөөд уснаас гарвал тэр дороо батж өгдөг механик гэдгүй усгүй л амьдарч чадахгүй ургамлыг гидатофит буюу усны ургамал гэж хэлдэг. Гидрофит газар усны ургамал. Зарим хэсэг нь усанд байрладаг. Намаг гүйхэн ус усны эргээр ургадаг ургамлууд ордог байна. За газар усны ургамалд одоо жишээлбэл хулс, зэгс гэх мэтчлэн нөгөө намгархах газар ургадаг ургамлууд маань орж байна. Гигрофит. За энд бол ерөнхийдөө хуурай газрын тэгтээ чиглэг нөхцөлд ургадаг ургамлууд бүгд орно. За дотор нь бол одоо гэрлийн ба сүүдрийн гэж ангилдаг байна. Гэрлийн ба сүүдрийн. Гэрэл дуртай, сүүдэр дуртай ийм ургамлууд бас ордог байна. За мезофит. Богино хугацаанд ганг тэсвэрлэж чаддаг ургамал. Халуун орны ойн дээд үечлэл, мөнх ногоо мод, сэрүүн бүсийн зундаа ногоордог навчит модод, савааны навчаа гөвдөг мод, өвслөг ургамал, цөлийн эфемерүүд, хөл газрын ургамал, ихэнх тармил ургамлууд энэ бүлэгт багтана. Богино хугацааны ганг тэсвэрлэдэг. Монгол орны ургамлууд бас багтдаг энд. Говь цөлийн ургамлууд маань багтдаг. За ксерофит чиг дотмог газарт зөнхөлнө. Тэдгээрийн усны гормонууд удаан хугацаанд ган идэвхтэй байдлаар урших бөгөөд говь цөл хээрийн ургамлууд голчлон хамаарх нь чиг дотмог байдаг энэ ксерофит ургамалд ордог байна. За ксерофит ургамлыг дотор нь суккулент, ксилерофит ургамал гэж хоёр ангилдаг. За янз бүрийн эрхтэнд ус нөөцлөх тогтолцоо үүсгэсэн шүүслэг ургамлыг бол суккулент ургамал гэж нэрлэж байна. Жишээлбэл одоо ишиндээ одоо усыг нөөцлсөн ургамал. Ишийн суккулент гэх бөгөөд энийг одоо гол ургамал нь аршийн нудраг гэдэг ургамал байна. За навчны суккулент навчандаа усыг хадгалдаг. Энд бол 100 ност, зээрийн ундаа, хулангийн ундаа гэх мэт ургамлууд ордог. Үндэсний суккулент үүлэн цэцэг үндсэндээ одоо ус шүүсийг хадгалж яадаг. За склерофит ургамал гэж. Склерофит ургамал нь бол нарийнхан жижиг навчтай за ургамлууд орох бөгөөд үүнд үетэн, аг, за нөгөө цагаан уул гэж ярьдаг тийм өшгөө мөнхийн цагаан уул. Хялган зэрэг ургамлууд маань
склерофит ургамлууд болдог байна. Тэгээд навчны хувьд бол жижиг нарийн навчтай ийм ургамлууд болдог байх нэ. За хуурай газрын амьтдын усчийг нь тарьцах байдлаар нь 3 ангилнаа. Гигрофил, мезофил, ксерофил. Тэгэхээр нөгөө ургамлыг бол гигрофит гэдэг байна тийм. Амьтныг бол гигрофил гэж нэрлэдэг. Чиглэг нөхцөлд зохицсон амьтад шумуул, чигч хэмээгч, ижил хүлд хавч, хуурай газрын нүцгэн сас мэтийн нэлцгай биет орох бөгөөд ир шумуул нь шүүдрийн усаар ундалж зөвхөн эм шумуул нь мал амьтны цусыг сорж хоололдог байна. За тэгээ чиглийн нөхцөл буюу усанд амьдарч байгаа юм. Эсүүдийг гигрофил гэж нэрлэдэг байна. За мезофил чих суу нөхцөлд амьдардаг байна. Үүнд өвлжих бүгээхээ эрвээхээ буюу агаарын оптимал чиглэг хэмжээ нь 50-80% байдаг. Ийм газарт амьдарч байдаг амьтад орох нэ. Ксерофил хуурай нөхцөл зохицсон амьтад байна. Говь цэглэлийн амьтад орох бөгөөд манай орны гөрвлүүд, могойнууд, мэрэгч амьтад тэмээ зэрэг ордог байна. Тэдний зарим нь усчийг алдахгүй тулд шөнийн амьдралтай ч бас болсон байдаг. За гэх мэтчлэнгээр одоо амьтдыг усчийг нь тарьцах байдлаар нь гигрофил, мезофил, ксерофил гэж ангилдаг байх нэ. За ингээд өнөөдрийн хичээл маань энэ түрээд өндөрлөе. Хичээлээ уншаад, товчилж бичээд багштай үзүүлээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяр таа.